За идэвх хариуцлага нэмэгдүүлэх гэж байгаа бол зөв л дөө. Тэгэхдээ эн чинь нэг юм идэвх нэмэх үйдээ. Нэг юм хийрхсэн идэвх. За тухайлах юм бол одоо сая тайлбар гарч сайд нар гэдэг нэг байнгын ороонд би бол одоо ам бардам мэлэн туул зөвлөхөө. Би сайд байхдаа нэгч байнгын орооны уралдаанд би тасалж байгаагүй. Байнга суудаг. Би нэг ч чуулган тасалж байгаагүй. Сонгогдсон цагаас хойш одоо жишээл 2 жил болоход би чуулган тасалж үзээгүй. Гэхдээ би яагаад энийг хэлж ийн вэ гэхээр тасалдаг зарим нэг хүмүүс бол ингээд сонирхлын зөрчил гараад хэлж чадахгүй байж магад. Идэвх нэмэх үйдээ. За жишээлбэл чуулган дээр үг хэлхий чинь нам эвслийн бүлгээс нэр авч байгаа шүү дээ. Тэгээ бид нар бол одоо жишээлбэл нам дотроо энэ дээр үг авъя тэр дээр үг авъя гэж өрсөлдөж үг авч байгаа. Багтаагүй нь яах юм? Үг хэлээгүй гэдэг англи руу орох уу? Тэр листэнд ороогүй. Тэгээ нөгөө нэг мундаг олон үг хэлтгийхээ дараа нь орох уу? Эсвэл ямар ч ач холбогдолгүй юм болгоны талаар яриа суудаг нь мундаг үг хэлдэг, хийж бүтээдгүй эрдэстэй ингээд явах уу? Тэгэхээр энэ дээр та бүхэн маань анхаараарай. Ер нь бол хилцгийн энийг хэд нэр хэлчих ёстой. Тэгээ энэ идэвхжүүлдэг, худлаа цаасан малгай өмсгдөг, тоо нэмдэг юмнуудаа бас анхаараарай. Явандаа бас зарчмын зөрүүтэй саналууд гарах байх. За дараа нь энэ санал. За энэ цахим хөгжил хиймэл оюуны бодлогын ороотой болох юм байна. Энэ дээр инновацийн заавал тусгаж өгөөч. Инновацийн чиглэлд эдийн засгийн байнгын орон чиглэлд орцсон байсан. Гэтэл эн чинь цахим хөгжил, өндөр технологи, инновац гэдэг юмнууд чи бүгдээр уялдаа холбоотой явдаг. Хуучин ингээд явж исэн. Тэгэхээр цаашдаа бас энийг тусах дээр бас анхаараар. Инновац маань яг энэ байнгын хорооны нэртэй уялдахаас биш. Одоо хиймэл оюунуудаа бүгд ярьж байгаа минь хороогоо ингээд нэрлэлчихээр бас гоё болох юм байна гэдэг биш. Энэ үндэсний хөгжил бүтээмжид яаж нөлөөлөх юм? Ямар ач холбогдолтой байх юм гэдгээсээ нэмээсэ гэж ийм бодол. За дараагийн дугаарт нь маш тодорхой асуулт. Хуучин хуулийн төсөлтөөр тойргийн гишүүн биетлүүлэгчтэй байна гэж байсан. Тухайлх юм бол оюун сайхны алтан гэрэл миний би хангаан бүсээ сонгогдсон 58 сум байдаг. 3 аймаг бий. Дунд нь 1 бие төлөөлөгчтэй. Тэгээ төлөөлөгчийн маань ажил үүрэг хүрэлцдэггүй учраас нэг чуулганы уралдаан, байнгын орон уралдаанаа таслахгүй тул байнга хагасаа бүтэнсэн болгоноор явж байгаа. Тэгээд энэ онцлогтой зарим хүн бол одоо намын бодлого хэрэгжүүлэх жагсаалтанд орж ирсэн байдаг. Зарим нь олон аймагтай байдаг. Зарим нь бас дүүрэгтэй хүн болгоны онцлог өөр. Тэг ингэж оруулж ирсэн юм байна. За энийг шүүмжилсэнгүү. Гэхдээ энд хэдэн бие төлөөлөгч нэмэгдэж хэдэн төгрөг төсөөс гарах вэ? Бие төлөөлөгчдийн цалин. Би тодорхой тоо асууж байгаа шүү. Хэдэн төгрөг шинээр нэмэгдэж байгаа бие төлөөлөгч нарын цалинд жилд гарах вэ? За Батэрдэн дарга хариулъя. Батэрдэн дарга микрофоныг. За мэдээж одоо та сахилга хариуцлага нэмэгдүүлэх гэдэг дээр бол санд нэгтэй ба. Тэгэхээр энэ үг хэлэх, асуулт асуух, эрд сэдэр гэдэг юм чинь ер нь бол бидний улсын хурал гэдэг бол бидний ажил шүү дээ. Тэгэхээр зайлшгүй эрдцтэй бол байх ёстой. Эндээ ирж явах ёстой. Дээрээс нь бид нар сонгогчдыгаа энд төлөөлж байгаа шүү дээ, тийм үү? Тэгэхээр тэднийхээ санаа бодлыг түрүүн бас эндээс ганц төмөр гишүүн асуугаад байна лээ. Хоос үг хэлэх гээд. Тэднийхээ санаа бодлыг л илэрхийлж бид нар үг хэлж байгаа. Тэднийхээ санаа бодолд л одоо асууя гэсэн зүйлүүдийг бид нар асууж байгаа шүү дээ. Тэгэхээр яг үндсэндээ бол асуулт асуух, эрдсэнд байх, үг хэлэх гэдэг бол яг үндсэн одоо улсын хурлын гишүүний ажил гэдэг утгаар нь эндээ нь бас ингэж оруулж ирээд байгаа маа. Урд өмнө 76 гишүүнтэй байж хахад ер нь хуралд бол ордог гишүүд бол бас л яг тэр тусмаа олон сонгогдсон гишүүд бол ордгүй шүү дээ, 5 хүн мэджил. Ордгүй л байсан. 126 гишүүтэй болоод энэ маань бол шалгандаа ус. Одоо энд чинь яг ажил гэдэг хардаг утгаараа ингэж хамдыг гэдэг ийм хандлага орж ирээд энэ саналууд чинь өөрөө энэ шинчиллөө орж ирж байгаа болохоор энэ саналууд орж иж байгаа. Мэдээж ажлын хэсгийн үеэнд бол энийг хэдүүлээ яри. За альва тэр попрол илүү дутуу юмнасаа бас гарц. Энийг бас арай ондоо өнцгөөс нь харж томьёолох ч байдаг юм уу, ийм зүйлүүд бас байж болно. За нөгөөтэйгөр цахим хөгжил дээр инновацийг нэмэх гэдэг таны санал байна. Энийг ажлын хэсэг дээр бас ярилцаад явуучих болох бах. Мэдээж 4-5 намын эслийнхэн маань бол ажлын хэсэгт бол ижил тоогоор одоо боломж олцоотойгоор оруулсан байж байгаа. За бие төлөөлөгчтэй байна гэдэг дээр одоо бол 48 торгос сонгогдсон гишүүд дээр л нэмж байгаа. Тэгэхээр 48
уучлаарай. Жагсаалт. Тий 48 жагсаалтаар орж байгаа гишүүд дээрээ зөвлөхөд нэмж юунууд бие төлөөс нэмж байгаа тий. Энийг бол ижил болгоё гэж байна. Тэгэхээр тооцоогийн дараа надад хэлээд өгчвөл би гаргаад хэлье. Тий.